За Тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаараа нийтдээ 113 сая модд бол тариалаад байгаа. За үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд бол уулуурхайн компаниуд өөрөө өөрсдийн мод тарих амлалтаа бол зорилтоо дэвшүүлсэн. За тухайлбал яг миний зогсож байгаа газар бол Дорногов аймгийн Улаанбаатар сумын Бадрах Энержи компани мод үржүүлгийн газар байна. За Бадрах Энержи компанийн хувьд бол нийтдээ 5 сая мод тарихаа бол зорилтыг дэвшүүлсэн. За өнөөдрийн байдлаар бол 27 мянган модыг бол тариалсан гэдэг мэдээллийг бол компани зүгээс бидэнд өгж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрсдийн мод тарих амлалт өгсөн. Бадрах Энержи говийн бүсэд ургах боломжтой хөрсний бүтэц тохирсон 4 төрлийн модлог ургамлыг тариалж байна. Говийн бүсийн хөрс нь шаварлаг онцлогтой байдаг. Иймд тухайн хөрсөнд ургах чадвартай модлог ургамлуудыг тариалах нь илүү ургалтанд нөлөөж ач холбогдол өндөртэй. Компани зүгээс 2024 онд нийт 21 мянган мод тарьсан бол өнөөдрийн байдлаар 27 мянган мод тарьжээ. Мөн сум орнд гэрэгдтэй хамтран ажиллаж мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Модны ургалтад 75-аас 80%-тай. Түүнчлэн нэг зочин нэг мод төслийн хүрээнд 500 орчим хүн төслийн талбайд мод тарьсан байна. Улаанбаатар сумын салхины дээд талд нэг га талбайд мөн модлог ургамал тариалжээ. Бадрах Энержи компанийн хувьд бол ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол 5 сая мод тарина гэсэн амлалтыг өгсөн байгаа. За одоогийн байдлаар бол манайх нийт 27 мянга гаруй ширхэг мод тарьсан байна. Үүнд бол ихэвчлэн говь хэрийн нөхцөлд ургах боломжтой судалгаагаар бол жигд, улиас, сухай зэргийг ер нь давмгаалan тарьсан байна. За үүнд ялангуяа манай компанийн хувьд бол орон нутгийн буюу Улаанбаатар сумын салхины жигийг хаах зорилгоор бас ногоон зурвсыг байгуулж байгаа. Ерхийдөө хой талаасаа, баруун хой талаасаа 10 га орчим талбайд говь хэрийн нөхцөлд бол мод ургамал тарихад бол бага зэргийн хүндрэлтэй байдаг бүгд мэдчихэж байгаа. Гэхдээ услгаагаа шийдчихэд бол ургах бол бүрэн боломжтой. Манай багаас бол тэгж үзэж байгаа. Тэгээд мэдээж яг энэ тухайн орон нутгийнхаа нөхцөл за мэдээж энэ бор хөрсөнд тохирсон энэ ургамлуудыг сонгож туршиж үзэж байгаа. Бас манай энэ бид нар энэ хүлэмжиндээ ерөөхдөө бол өрсөлгөөгээ бэлдээд суулгацаа портголож авч яваад тарилтанда бэлддэг. Тэрбумод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 113 сая мод тарьж ургуулад байна. 2030 хүртэлх хугацаанд уулуурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг нийслэл 680 сая гаруй мод тарьж ургуулах тооцоолол гарсан. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарилгаар жил бүрийн хавар намар бүх нийтээр мод тарьж арчилж ургуулдаг болоод байгаамаа.